За сан Kidrop хамтран оролцож цуврал видеонуудын дараагийн дугаарттай морил бид нар премиум кейсүүдийг онгойлгож байгаа. Тэгээ премиум кейсний 7 дахь кейс буюу лор гэдэг нэртэй 394,64 долларын үнэтэй кейс байна. Энэ дотор ер нь бол юу вэ? Хэр ашигтай байна үзье. Kidrop нь Counter Strike дотор байдаг кейснүүд тайлал, кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн утасны скинийг апгрейдерээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломж бий. Хэрвээ эсвэл бус хэрэглэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire Swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унгаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс солих арга болохгүй л Fire Swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо кодыг ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худалдаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна уу одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59,200 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцохоор арга сурсан баг. Бичлэгэнд орцгаая. За, Dragon Lore-ын зурагтай Dragon Lore нь хамгийн үнэтэйс 2 дахь item юм байна. Тэгээ 12, 15, 109 semiconductor унах магадлал өндөр гэхдээ бодвол хамгийн үнэтэй нь амар бага шанстай баг. Энэ бүр бараг унах боломжгүй хэмжээний шанстай юм биш. Well Worn бол унахаар л юм байна. Тэгээ Wild Lotus-тай окей. За, яг одоо энэ баланс болгоод $39,316 үнэтэй баланстай юм байна. Тэгээ 100-г задлахад бидэрт $39,000 хэрэгтэй. Ер нь бол энэ юунууд маань амар үнэтэй л болж байна л да. Премиум кейснүүд болохоор яалч одоо эдрийг 100-г залж бодож чадахгүй биш. Кейс батлал хийж болох. Тэгээ сүүлдээ бүр Pandora-оор орно шүү дээ. Яана. Энэ чинээс 50-ыг задлахад 19 мянга. За 50-ыг задлаа хэдүүлээ. Ихшээ 5 явсан. 1-ийг задлахад 5-ыг задлахад 1900-аар задлж байгаа. Тэгээд бидний хүсэж байгаа юм бол ойлгомжтой лор 10 явсан. Яа, нэг дарах болгонд амар үнэтэй байна. Амар үнэтэй байна. Ер нь бол 2000-аар дараад байгаа юм биш үү? Бараг л 2000-аар. Come on. Give me something good. Come on. Дөрөвдөхөө буюу 20 дахын задлсан. За хүсэж байгаа юм бол нэтлийн 2 игнэний юмнууд шүү дээ. Dot-ийн 5 игнэ. Энэ чинь Joker модоор задлах гэж угаасаа байхгүй шүү дээ. За ингээ 25 задлчихв. Үгүй юм байна. Яг 20-ыг задлсан юм байна. Come on. Give me Dragon Lore. Oh, better. I think that's good. No. Not good enough. Not good enough. Oh, M9 Engine. За 35-ыг задлсан. Яа. Ингээ 40. Чистэр нэг хүндэг 40. Come on. 45. Ее. 50.
За унсан хамгийн үнэтэй юм нь болон лоор унжаа байна. Бараг 1% шанстай. Ер нь бол яндорсон гэсэн үг. Бидэрт бол нэг 50% шахуугийн магадлал байсан. Гэтэ лоор дундаа үнэтэй лоор биш байсан. Field tested байсан сая. Харахад бол жоохон алцрахад харагдчихсан. За тэгээд $1973 бид нар ер нь бол 20,000-ыг 15,000 болгочтой гэдэг чинь 33% алдагдал. Ер нь бол дээдлийг нэнээс юм унгааж чадахгүй байгаа тохиолдолд энэ бол амар үнэтэй болохоор хэцүү юм байна. Яа. За тэгээд next battle хэдүүлээ battle-ийг танин ашиг хийж чадах нь. Battle-ыг бол арай хямдханаар зохицуулж болно шүү дээ. Яагаад бол battle дээр бид нар зээл авч болно. Гэтэ ялч премиум кейс рүү орсон амар л чангал байна л да. За 10-аар кейс battle хийхэд л ер нь бол $4,000 үргэлжлэж байгаа. За манай таньдаг хамууд ер нь бол мань нэг чи итгэлийг алдсан шүү дээ одоо. Ер нь бол энэ сайтн дээр 4 дахь сараа тоглож гинөө 5 дахь сараа тоглож гинөө 6 7 8 9 сар гэдэг чи 4 сар бүтэн тоглолцлоо шүү дээ. Тэгээд хамуу уруу чарах хамууд бол байсан. Одоо бүр ингээ шал танихгүй байсан. Би ер нь шинэ найзуутай болох хэрэгтэй биш үү лээ. Тэгээд шаарлахгүй байна. Ер нь бол ингээд 18 кейс алсан. Шаарлсан нэг ч удаа шаарлсангүй. Жохон горгор кейс юм биш үү дээ. Энд чи Wise он чинь шаарлах үл үү дээ. Тэгээ Bascard Wise шаарлаж байна. Оо, butterfly lore. Окей. Манай Krabit унжин, Black Laminate унжин. Яа, Bascard юу fire spell унжва. Тэгээ Bascard нэмэх юм байна. Nice, Wise унгасан Factory-ний lore унгасан давууга авсан байна. За ингээд харсан $4,000 $3,000 болгосон 3,000 ашигтай гэдэг чинь окей 75% хийсэн. Энэ кейс тэгээ ялч олон задлж чадахгүй болохоор яг бодитод үр дүнгийн мань таарч чадахгүй л ах шиг байна. Тэгээ угаасаа ингээд баланста тулгаа 2 gem унж. Энд чинь Fire Serpent унж. Юу болоод нэ? Галзуурцсан бэ. Ер нь бол тэгэл байгаа мөнгөөрөө ер нь бол яаж нэг 100k задлана гэж бодож л ер нь бол яах юм л шүү дээ. $100 deposit хийлээ гэж бодоход ер нь бол $1 кейснүүдийг л задлана. Энэ бол бүүм 50 кейсэн дээр азаа үзнэ тийчээс хэцүүлтэй. Энэ ямар давгүй байс унч ба. Wellborn-ийн давгүй ард. Яа энийг авчул гоё их юм. Уул амар л давгүй хожоод байна. Манайд 2 gem унаж байх. Яа тэр гүнгнэр өнгөрч штт. Бүгдийг харагдсан шүү. Blue phosphor харагдаж байна. За 2 case battle дээр нэгэн дээр нь ялагдаад нэгэн дээр нь ялсан. Ялахтаа 75%, ялагдахтаа айл 2.2 дэх үржүүлж шүү тэр орчим. Давгүй. Гэтэ энэ кейсийг ч ер нь л ингээд тоглоод чадахгүй юм байна л да. Энийг тэд би чи Joker модоор онгодож болохгүй те чи премиум кейс болохоор. Тэгээ премиум юмнуудыг чи Joker-оор үзэж байхгүй л те. Энэ премиум кейсний хоёрын имтхан л Joker-тай. За дүгнэлт бол яг үндэ тэгээд алдагдaltaй л дуусч байна да. Гэхдээ ер нь бол премиум кейснүүд юм байна нэг турших гэхээсээ илүү зүгээр онгоолгож үзэж ин тийч хэлээ да үннийг л тэгээд яг имтхан кейснүүдийг бол та нарт би олноор онгоолгоод тушаад өгөөд бодоодсан бол одоо тэгээд одоо үнэтэй кейснүүд ч одоо манай өөр онгоолгож л үзэж байна да. Тэгээд дараагийн имжлэг рүү уулзъя. Баяртай. Ер нь жоохон алдагдaltaй байлаа.